Монгол Ардын намын бодлогыг дэмжсэн гишүүдэд 10 оноо өгч дэмжээгүй эсрэг үгүйлдэл гаргасан гишүүнээс 10 оноо хасах журмыг Монгол Ардын намын бүлэг дээр танилцуулжээ. Энэ журмаараа гишүүдийн үгийг хорихгүй хэмээн тайлбарлаж байгаа ч хэрэгжээд эхлэх юм бол улсын хурлын гишүүний бүрээ ирэхэд халдах нөхцөл үүсч болзошгүй. Цаашлаад энэ журам нь улсын хурлын гишүүдийн дунд тойргоос сонгогдсон, жагсаалтаас сонгогдсон гэдэг ялгуурлан гадуурхлыг өдөөж эхлээд байна. Бүлгийн шийдвэрийг одоо нийт тавина гэсэн зүйл бол байхгүй шүү дээ. Ард түмний эрх ашиг, улс орны эрх ашиг нэгдүгээрт байна гэсэн чинь. Тийм л зорилгоор улсын хурлын гишүүн болцгоосон бүгдээрээ. Тэгэхээр одоо бүлгийн шийдвэрүүдийг дэмжээгүй ч юм уу те, бүлгийн шийдвэрийн эрх ашигыг хангаагүй гэсэн шалтгаанаар одоо оноо хасдаг ч юм уу. Тийм байдлаар ингээд нэг давуу байдал үүсэх эсвэл одоо ялгуурлангаа дурах ч гэдэм үү те. Тийм зүйл байхыг бол би байж болохгүй гэж бодож байна. Зөөр захад явж байсан үнийг одоо дуудаж ирээд төвшүүлж байгаа шүү дээ. Энэ бол тойрогт 3-4 аймагт өрсөлдөж нэр дэвшиж байгаа гишүүнээс бол ялгаатай. Тийм учраас тийм байдлаар давуу эрхтэйгээр нэр дэвшиж сонгогдсон гишүүний хувьд бол бүр илүү намын бодлого гэдэг зүйл дээр нэгтгэгдэх ёстой. Нэр дэвшихэд надад бол тийм нөхцөл тавиагүй шүү дээ. Нэр дэвшихэд би энэ саналыг хүлээж авахдаа ард түмний эрх ашиг, улс орны эрх ашиг нэгт байна. Би дэмж яг гэвэл энэ бол угаасаа л тийм байхгүй. Хараа тэр тоо тавиагүй байсан ч байнга зөрөөд байгаа гişүүд дараа нь сая зөндөө гişүүд манахаас бас дэвшээгүй үстэй. Нам дэвшүүлэхгүй байх тохиолдол энэ 30 жилийн түүхэнд бүх нам дээр гарч байгаа шүү дээ. Журам дотор бол саяных шиг зүйл байгаа бол энийг бол зөвшөөрөх болохгүй л гэсэн. За уг асуудал Монгол Ардын намын бүлгийн дотоод асуудал хэмээн гадагш нь гарахгүй байх асуудал яригджээ. За мэдээлэл задруулсан гишүүн хэмбэ гэдэг хэрүүл маргаанч нам дотор үүссэн мэдээлэл байна. Ямар ч тач хамтарсан засгийн газар байгуулагдаж байх үед засагт нэгдсэн намын бүлгүүд засгийн газрын бодлогыг сүрхгүй байх тунхаглын залтыг танилцуулж байсан. Тэгвэл энэ удаад уг дуугүй намын бодлогыг даахгүй бол цаашд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэдэг шахалтыг парламентын гишүүддээ үзүүлж эхлэв байна. За жагсаалтаар сонгогдсон гишүүдийн зүгээс ч уг журмыг эсэргүүцсэн байна. Иймээс ч эх 7 хоногт дахин боловсруулж танилцуулахар болжээ.